Зэвсэг түвшний жанжин штабын дараагаар ахлуулсан Улсын онцгой комиссийн ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхнийг өнөөдөр аймгийн засаг даргын орлогч Жаргал сайхан холбогдох албаныхны хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ажлын хэсгийнхэнд засгийн газрын Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу аймгийн онцгой комисс шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, хот хоорондын зорчигчдын хөдөлгөөн, нүүрс дэвэрлэл зэрэг үйл ажиллагаанаас шалтгаалan Ховд аймагт төрөвчлсөн онцлогын нөөц нэмэгдүүлэх шаардлагатай тул онцлог нийлүүлэх, онцгой нөхцөлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын томилолтын зардлын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжлалаа. За манай Ховд аймаг бол булган боомтоор одоо уул уурхай бүтээгдэхүүн хэд тул руу их сурталж байгаа. Мөн одоо Баян Хөлгийгөөс Улаанбаатар хот руу зорчих зорчигчдын хөдөлгөөн бол одоо Ховд аймгаар бүтэн дайрч өнгөрдөг ийм эрсдэлтэй нөхцөл байдал байгаа. За энэ үднээсээ манай Ховд аймагт бол төргөн онцлогын хэрэгтэй шаардлага маш их байгаа. Тэгэхээр энэ төргөн онцлогыг одоо ахиухан хэмжээгээр Ховд аймагт одоо нийлүүлэх энэ хүсэлтийг тавилаа. За мөн одоо энэ онцгой байдлын одоо цаг үед ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид онцгой цагдаагийн ажилтнын одоо зардлын асуудлыг шийдвэрлэж өгөх асуудлыг бас уламжилт тавилаа. Энэ тодорхой хэмжээнд ажлын хэсгийнхэн Улаанбаатарт очиж Улсын онцгой комиссд энийг тайлгнахаар болж байна. Тэгээд энэ асуудлууд одоо шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. COVID-19 вирусын халдвар дотоодод бүртгэгдэж халдварын тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа онцгой нөхцөл байдлын энэ цаг үед болцсошгүй эрсдлээс сэргийлж махны нөөц бүрдүүлэх, үндэсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болох гурил, будаа, элсэн чихэр, наран цэцгийн тоос зэрэг бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх төсвийг баталсан байна. Одоогоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үндэсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татах ажлыг эхлүүлээд байгаа юм. Аймгийн иргэдийн хурлаас шийдвэр гарч 450 сая төгрөгийг одоо энэ үйл ажиллагаанд зарцуулахаар баталж өгсөн байгаа. За энэ хүрээнд бол нэг 270 сая төгрөгөөр нь махны нөөцийг бүрдүүлэх, үлдсэн мөнгөөр нь хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу гурил, ургамлын тоос, элсэн чихэр, цагаан будааг одоо нөөцөлж бэлдэх ийм ажлыг бас зохион байгуулж хийж байгаа. За энэ махны нөөцийн бүрдүүлэхийн хэмжээнд бол одоо нэг 270 сая төгрөгөөр нэг 40 тонн мах нөөцлөхөөр одоо урьдчилан судалгаа хийгдээд явж байна. За энэ хүрээнд бол одоо үхрийн мах нэг 10 тонн, хоньны мах нэг 20 тонн, ямааны мах нэг 10 тонныг бэлтгэх ийм одоо зорилттой ажиллаж байна. Мах үндэсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцлөх ажлын хүрээнд нийтдээ 40 тонн мах, 90 гаруй тонн гурил, 20 тонн цагаан будаа, 2.5 тонн элсэн чихэр, 2400 литр ургамлын тос бэлтгэн нөөцлөх юм.